Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хариуцлагын асуудал улс төрийн анхаарлын төвд дахин орж ирлээ. Хамгийн сүүлд ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон мөнхтуяа гишүүнд ёс зүйн сануулга өгч, цахим сүлжээнд хэм хэмжээнээс давсан өгүүлдэл гаргасанд нь хариуцлага тооцох шаардлагыг хүндсэн юм. За мөнхтуяа гишүүн нам олон нийтээс уучлал хүссэн ч тухайн үйл явдал нь жагсаалтаар сонгогдсон гишүүдэд намын сахилга, ёс зүйн шалгуурыг чангатгах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатайг дахин сануулсан улс төрийн дохио болж байна. Парламентын танхимд хууль хэлцгээс илүү лайв хийж, лайк тоолох уралдаа өрнөдөг болсон уу гэмээр дүр зураг инхүү сүүлийн үед тодорч байна. Жагсаалтаар орж ирсэн гишүүд болохоо байлаа гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд жиргэж, улсын хурлын гишүүний нэр хүнд уул болсон. 2019 онд анх улсын хурлын гишүүн асан Эрдэнэ санаачилсан ч гатсан гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг энэ удаад Баярбаатар, Батбаатар нарын гишүүд хөндөж, хуулийн төслийг боловсруулахаар судалж эхэлсэн гэгддэгч улсын хурлын босхийг одоо ч давж чадаагүй. За тэгвэл энэ удаад ардчилсан намын дарга зогтгөрөл намын жагсаалтаар сонгогдсон мөнхтуяа гишүүнд ёс зүйн сануулга өгч, захим сүлжээнд хэм хэмжээнээс давсан үг үйлдэл гаргасанд нь хариуцлага тооцох шаардлагыг хөндлөө. Мөнхтуяа гишүүнч буруу үг хэрэглэж хэм хэмжээнээс давсан үйлдэл гаргасандаа намын гишүүд дэмжигчид болон олон нийтээсээ уучлал хүсжээ. Чи надтай үзэх гэж байгаа би ч гэсэн өнөөдрөөс үзэж эхлэе за. Намаа одоо юу ч чадахгүй энийг гүлэг ингээд дугаа байна гэж бодоод байгаа юм уу? Үгүй шүү харин. Ерөөсөө бид нар ингээд сонгуул болох юм уу бусад цаг үед дойрог дээр очиод хүмүүстэй уулзаад ажиллах үед бол их хурлын гишүүдийг хариуцлагатай ёс зүйтэй байлгая. Энэ хүмүүсийг те ингээд дархлаад хайдаг, ийм орхидог, ийм байлагмааргүй байна гэдэг зүйлийг иргэд сонгогчид байнга л бүх цаг үеийн сонгуулиудаар ярьж байдаг. Тэгэхээр их хурлын гишүүд одоо хуулиар хүлээсэн үүрэх ёстой хариуцлага ёс зүй гэж байгаа. Хуулиар хүлээсэн үүрэг гэж байгаа, эрх гэж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд ажиллахад алдаа дутагдал гаргахад их хурлын гишүүдийг эргүүлэн татах тэр боломжийг бүрдүүлэх тухай л асуудал байгаа. Нуухыг авах гээд нүдийн сохлог гэж те. Монгол улс өнөөдөр парламентын засаглалтаа орсон. Энэ парламентын дархлааг бид нар яаж зөв авч явах вэ? Дархлаа нэрийн дор бас хууль бус үйлдэл хийгээд байгаа буюу нийтийн эрх ашигаас одоо тесрэг зүйл хийгээд байгаа хүнийг бас хамгаалдаг байх юм гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр энэ нөгөө тос усаар нь ялгана гэдэг шиг яг өнөөдөр нийтлэг эрх ашигтаараа тулж энэ парламент хууль тогтоолоо баталдаг байх хэвээр. Энийг хэрэгжилтийг нь хангахын тулд гүйцэтгэх засалдаа хяналт тавьдаг байх хэвээр. Гүйцэтгэх засал нэгээд ажиллаа тайлагнадаг байх хэвээр. Алдаа дутал гарвал хариуцлага тооцдог байх хэвээр гэдэг л асуудал байна. Ийхүү захим орчны нэг бичлэг намын сахилга парламентын ёс зүйн босхийг зөвхөх шалтгаан болж жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт шаардлагатай эсэх асуудлыг дахин улс төрийн хилцүүлгийн төвд аваачлаа. За энэ нэрчээрээ сөрөг хүчнээс 30 хүрхгүй хоногийн дараа эхлэх улсын хурлын хаврын чуулганаар жагсаалтаар сонгогдсон гишүүдийг эгүүлэн талтах хуулийн төслийг оруулж ирвэл иргэд сонгогчдоос том оноо авахаар байна. Ёс зүйн нэгэнд ёс зүйн шаардлага тавиад суудалд нь буцааж тавьдаг хуулийг улсын хурал баталж чадвал намын жагсаалтаар сонгогдсон гишүүдэд сэлгээ хийх эрх зүйн хаалга нэгтнэ. Жагсаалтаар орж ирсэн гишүүн намын бодлого, ёс зүйн шалгуурыг унгавал нам нь дараагийн дугаарыг оруулах боломж ч бүрдэн гэсэн үг. За энэ бол хувь гишүүний эрх мэдэл бус намын институцийн сахилга батыг чангалах асуудал. За мэдээж одоогоор тодорхой болсноор ардчилсан намаас мөнхтуяа, иргэний зэрэг ногоо намаас наран туяа наараа нарын гишүүдэд хариуцлага тооцож тэдний ард нэр нь бичигдсэн улс төрчийг урагшлуулах боломжтой гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд ч бий нууцвшимаа.